За энэ чи манай өрөөний найзын маань хийсэн нөгөө нэг модон бөмбөр Кайон гэдэг. Би одоо задлаад доторхыг харуулъя. Энэ зүгээр нэг юм модон хайрцаг байгаа. Зүгээр л дөрвөлжин модон хайрцаг. Өндрийн үзье. Өндөр нь 49 см. Өргөн нь 29. За тэгээд энэ болохоор айгүй амархан. Энэ хоёр талын болохоор 2 см зузаан. Гэтэ энд нэг чухал биш л. Ямар ч гэсэн бат бүх байхаар дээд тал, доод тал энэ хоёр хажууг нь зузаан модоор хийгээд тэгээд нүүрэн талын болохоор юм нимкэн модоор хийсэн. Нимкэн паньяр юм уу тиймэрхүү. За тэгээд дотор нь их үгүй сонж баг. Дотор нь энэ зүгээр гитарны утас үүд шүү дээ. Гитарны бүдүүн утас, 6 дугаар утас ч юм уу. Тэрийг ингээд энэ банзан дээр ингээд татцсан баг. Энэ хүүхд болохоор энэ чинь ийм эргүүлдэг юм ийгээд доогоор нь хийгээд ингэж явуулаад татцсан баг. Гэтэ энэ заавал ингэж хийх албан. Яаж л хийх гэж болох. Ямар ч үсэн энэ нөгөө снэрний доор үүдэг гинжиг орлож байгаа. Одоо ингээд зөхиол үзэхээр снэр шиг дуурж байгаа. За тэгээд дотор нэг хонх хийцэн байгаа. Хонхыг нь болохоор зүгээр энэ банзан дээр панерын дээр шүргүүлэхгүйгээд жоохон тусад нийцсэн ба. Тэгэхдээ энэ ч нэг хэрэг болт юм уу сайн мэдэхгүй. Тэгэхдээ хийчих болох л. Тэгээ энийг заавал янз янзаар л хийцэн байт юм бэл. Энэ заавал ингэж хийх гэсэн албагүй. Ерөнхийдөө энэ дөрвөлжин хайрцаг дээр нь хүн суухаар эвдэрч хэрэггүй хайрцаг. Тэгээд урт талд нь нимкэн панер. Бас одоо артлын бас нимкэн панер хийсэн ба. Энэ яг ингээд basic гарахын тулд ингээд хойдолд нь бүрийн нүх хийцэн байна. За энэ нүхний диаметрын үзье л да 12 см ойролцоогоор. За тэгээд энэ нүх нь болж өгвөл яг жоохон гол хавьтай ч юм. Жоохон дээхэн талд яг нөгөө нэг гар бейс нь яг энд цөхөр дуурж байгаа. Тийм учраас яг бейс нь ингээд чигээр хоошо гарахаар иймэрхүү байдалд хийсэн байна. Доороосоо 25 см-ийн зайтай. За тэгэл ингээд хангалтчихна. Ингээл все.
бөмбөр дээр нь суугаал голтон цохор бейс дуурна. Цахтан цохор снэр. За нэг иймэрхүү. За тэгээд өөрсдөө хийгээд ээжтэй. Хийгээд дэлбэртэл нүдэд хүмүүсийг ангаалгаад энэ дэжгүй усархан. Яг л бөмбөр гэсэн үгтэй. За. Bye bye.